Би одоо 10 жил хийж байна. Би одоо яг эндээ ингээд 7 жил хийж байгаа. Одоо яг энд. Тэгээд энэ юу ямар бүтээгдэхүүнүүд хийж байна? Ер нь одоо энд бүгд байгаа. За. Та нэг хартай. Би одоо явган зам энэ дээдлийн сэв нугын явган зам За. Бордур бүгдийг хийсэн. Бүгдийг хийж гисэн. Тий. Болж байна шүү Одоо дээ. ингээд энэ евро хашаа хийдэг. За тийм байна. Энэ ийм хашаанууд ингээ янз янзаар нь одоо тэр байж. Хээ хоорын гоё. Энэ ямар гоё цэвэрхэн хээ хоор гарсан юм. Яг евро технологиор нь хийдэг байхгүй манайх. За. Тэгээд энэ арай үнэтэй гардгийг. Дан ийм арматур зангидж байгаа. Шонгийнх нь арматур юм. За. Тэгээ энэ одоо шон энэ байхгүй. Тийм байна. Тэгээ бүр яг нөгөө өөр ганцхан хэвээр ингээд олон хийдэг биш. Тэгээд таацсан бол за энэ траншины бүр таг хийж байна. Бас голцоо энэ одоо гацаа хийж байна. ноёдын дарагдаад дууссан тий. За. Дээрэс нь бордюр хийж байна те. Бордюрын энэ шонг хийдэг. За. Тэгээ бордюрын явган замын бүх юм хийж байгаа. Энэ бордюрын одоо эдлэгээний хугацаа хэр байна? Одоо манайхан чинь нэг ингэж байгаа шүү дээ. Бордюр солино. Тэгэхээр одоо яг энэ бордюрыг хийхдээ цементээр хийхдээ илүү тийм чанартай 5-10 жилийн насжилтын хувьд одоо урт удаан байх боломж байгаа юу? байгаа шүү дээ. Нөгөө юутай байхгүй юу? Орц норм тийм. Одоо ийшээ хот эрдэнэт рүү болохоор дан карьерийн хайргаар хийдэг болохоор карьер хайрах чи айгүй муу болдог байхгүй юу? За энэ голын хайргаар хийвэл энэ тэгээд голын хайрган дээр би яг нөгөө юуны болгонд уулзалтан дээр нэг хэлээд голын хайрга авахаар ингээд болохгүй байна. Хууль ингээд зөвшөлтөөд байна, хаачаад байна. Тэгээ голын хайргаар хийхээр одоо манай энэ болох хүртэл бүр нөгөө юуны бетоны өрөмчөн ордгоо шүү дээ. Энэ ямар ийм амарс болдог. Сайн нэг хүмүүстэй хатуу байна тий. Борлуулалт хэр байна? Борлуулалт бол хийж л чадвал ерөөсөө борлуулалт. За ямар хэмжээний бүтээгдэхүүнийг ямар хэмжээнд үйлдвэрлэж байна? Ямар хугацаанд үйлдвэрлэл явуулаад ашиг орлого ямар хөө байдгийг тань. Тэр дажгүй юу? Ашиг орлого бол би миний дансаар орсон орлого зарлага бол ерөөс орлогын хэмжээ 400-500 сая болчиход байгаа. Одоо уг нь сайн гүйд. Юу үйлдвэрийн барилга барьчвал яг одоо ингээд сул зогсож байгаа оронд өвлдөө энэ дотор юм хийгээд байгаа юм байна. Үйлдвэрийн барилга барьчих гад. Тэгээд бас чадахгүй ингээл одоо хөлөмж өрчөөл энэ яг энэ хатагд одоо энэ дотор одоо 16 гадаа 16 байлээ гэхэд энд 30 гарчдаг байхгүй. Тэгжээс одоо илүү хурдан халаад цемент чи халахаараа л хийсэн. Одоо болог энэ төр хийгээд энд дандаа хучна. Одоо энэ бодонууд дээр энэ дотор энэ евро хашааны бодонууд энэ дээр ингэж өрөөд гялгаруудаар хучдаг байхгүй. Тэгжээж одоо илүү хурдан хатдаг. Тий, гялгарууд одоо энэ дан хэвнүүд энэ дотор та энэ хадаа бүрийн 2 машин том хэв байгаа. Энэ бүх хэвнүүдээ энд ингээд хучаад нөгөө өвлийн хадгалцсан юунд хадгалцдаг байхгүй энэ. Одоо би ийм хүртэл болог хийгээд хүрсээр бас хийгээд үрцээр бас болоо хийгээд болдог л юм. Ингэж хийж байгаа би. Арзгалтай. Гадналтай басаад гарна. Басаадтай. Шууд басаад дотор талаас дулаанаа шидэл явчихна. Энэ миний ходог байхгүй энэ гүний hodогтай. Тэгээ энэ hodгондоо ингэ хийцсэн. Яг гоо энийг ер нь торжиж үзсэн арай л хүнд юм билээ. Энэ нөгөө дотроо дант юу болохоор тэгэнгүүт нь би юугаар хийгээд үрцээр бас хийгээд ийм болог. Одоо тэрний цааш нэг ганцны шиг юм. Тэгээ хөнгөн арай дулаан болно. Өвжөнд одоо энэ малчд бол хийвэл зүгээр юм гэдэг байхгүй. Тийм үү? Өртсөн блок. Наадах ч юм уу? Өртсөн байсан блок байхгүй. Ийм хөнгөн. Тийм ээ. Айгу хөө. Энэ бүр аим. Тийм ээ. Энэ блок бүр айгу. Цемент нь бол хүнд тийм. Энэ тийм. Энэ үрдсээр хийсэн блок байхгүй. Дараа хямдхан тусч байна уу? Айгу хямдхан тусч байгаа. Одоо ерөөсөө ингээл энэ үрдсүүч ингээл уул овс шиг штэ манай хэлхад нөгөө араам ихтэй болохоор яг зөв. Тэгэхээр энэ бас болох юм билээ. Тэгээд яг гоо ерөнхийдөө энэ шал өөр. Манай ажлын албараа явуулсан гэсэн үү та тэр тракторынхаа мэдээлэл явуулсан байна. Уулна уу? Тий. Ойлголоо.